парламентын гаргасан шийдвэрүүд хэрэгждэг байгаас засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байя. Тэгээд болохгүй хулгайнуудыг зогсоодог бай. Үүнийг хийдэг арга хэрэгсэл нь юу байх вэ гэхээр одоо байнгын хороот шиг яг ижилхэн ийм эрх мэдэлтэй төр хорог байгуулъя. 19 гишүүнтэй. Энэ 19 гишүүнээрээ дамжуулаад ийм одоо хулгай байдгийн бол төрийн хулгай, төсвийн хулгай, хөгжлийн банкны хулгай, үн докторжуулах хулгай, элдв хулгайнуудыг бол энэ асуудлыг одоо парламент дээр татаж ярьдаг бай, ярихдаа нотлох баримтуудыг цуглуулдаг бай, гэрчүүдийг байлгадаг бай, шүүх хурлал биш шүү. Гэхдээ хуулиар бол хөндлөнгийн экспертүүдийг ажилуулад дүгнэлт гаргуулах, мөн шийдвэр гаргах, үүгээр засгийн газрыг, хууль хяналтын байгууллагуудыг шахах ийм эрх зүйн боломж бүрдсэн байгаа. Энийг бид нар өнөөдөр ашиглая гэд санал нээсэн. За манай Улсын хурал дахь арц намын бүлгээс бол санал гаргасан. Тэгээд ямар ч байсан дүр хороог бол байгуулын 19 гишүүний гаруй үсэг хэрэгтэй байна гэд.